Эрхэм та бүхнийг 100 гаруй жилийн түүхтэй төрийн хошоо одонтой Сүхбаатарын болон хөдөлмөрийн гавьяаны Улаантөгийн одонтой одонд тус сургуулийн өдөр дах зөвлөлийн нэрийн өмнөөс бөгөөд хувьяасаа мэдчлэн давтаа морилгыг өрье. Сарын хугацаанд та бүхэн маань бас сургуультайгаа танилцсаж эргэлзэх эсвэл андуурах зүйлгүйгээр би үнэхээр зөв газараа ирсэн байна, зөв газараа сонгосон байна гэсэн итгэлтэй болсон байхаа гэж бодож байна. Энэ эргэлзээг тайлах үүднээс энэ нэг сарын хугацаа өгдөг. Энэ их эрдмийн өргөө болсон энэ сургуульд та бүхэн мэдлэг боловсролдвол шамдан суралцсан. Шинэ амт нөхөдтэйгөө болон магадгүй ирээдүйн амьдралынхаа хань ижилт ээж болох байх. Энд та бүгдэд шинэ санаа төрн, шинэ үзэл бодол төлөвшнө. Яана гэмээр сорилтуудаач бас тулгарх байх. Гэхдээ эцэст нь бол шинжил шинтгэлийн эхлэлийг та бүхэн тавих болно. Ямар ч болсон гэсэн нэг зүйлийг маш сайн ойлгоод авчгаарай. Ямар ч тохиолдолд багш нар болон энэ сургуулийн нийт хамт олон та бүхний цагийг дэмий өнгөрүүлэхгүй байхын төлөө үр бүтээлтэй өнгөрүүлдэг байхын төлөө нэлээд хичээн зүтгэнэ. Ер нь амьдралын шинэ туйлын сонирхолтой хуудасаа нээж байгаа. Тэгээ хаашаа өрхөө бас өнөөдөр тэр болгон төсөөлж чадахгүй байгаа энэ цаг мөчид нэгэн санааг та нартай хуваалцъя гэж үзсэн юм. Шамдан суралцаж эзэмшиж байгаа боловсролын чинь утга учирыг бас нэг тодтгож өгөх болов гэсэн үднээс энэ санааг хуваалцаж байгаа. Тэгээ энэ санаа маань бол надад тэр Фёдор Достоевский гэж Оросын бас агуу их зохиолч байдаг. Тэгээ тэр зохиолыг уншиж байхдаа төрсөн юм аа. Тэгээ ямар санаа төрсөн бэ гэхээр энэ өөрөө их агуу үнэлтэй, гүн ухаантан, сэтгэл зүйч. Тэгээ ер нь хүн төрөлхтний оюун санаанд бол ховсол авцарсан цөөхөн хэдэн хүний нэг нь гэж би хувьдаа үздэг юм. Тэгээ ер нь бид яагаад ядраад байд юм, бид яагаад зүдрээд байд юм, бид яагаад цөхрөөд байд юм, эрхчлөө гэж юу юм, аз жаргал гэж юу юм, жаргал даахгүй зовлон гэж юу юм бэ? Энэ утга учиргүй энэ хорвоо ертөнцид чинь ер нь утга учирыг эрэл хилээд явах нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэх мэтчлээ ингээд их тийм гүнзгий философийн шин чанартай асуудлуудыг бол энэ хүн тавьж тэгээд шийдлийг нь бол хайсан байдаг. Энэ хүний тавьсан энэ гүнзгий философийн асуудлуудаа та нар минь бол амьдралынхаа явцдаа эрт өрөө хизээ нэгэн цагт бол гарцаагүй учирна. Хизээ учрах нь бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ та нар бол яг л одоо энэ асуудалтай учирч таараа. Тэгээд Достоевский гэж энэ хүн яагаад ингэж ярих болов, яагаад ингэж бичих болов гэдгийг бол та нар бас санах байхаа гэж бодож байна. Достоевскийн гол зохиоллуудын гол санаа нь бол юу юм бэ гэхээр ер нь зовлон гэж байдаг юм аа. Тэгээд тэр зовлон ер нь байх ёстой юм гэсэн ийм санааг хэлээд байгаа. Тэр зовлонг дааж байж л тэрийг л туулж байж л хүн ариусна, сэтгэлийнхээ амар жаргалыг олно гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байдаг. Зөвхөн манай буддын сургаалд бол бас зовлонгийн тухай хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхдээ юу гэж үздэг вэ гэхээр зовлонгоос бол ангижрах ёстой юм, давж гарах ёстой юм бэ гэсэн ийм санааг хэлээд байсан. Достоевский бол энэс бол зогтоод авах шаардлага байхгүй. Энүүнтэй хамт байж, энэ дотор нь байж, энүүгээр дамжиж хүн өөрийгөө олно шүү гэсэн нэг ийм санааг хэлээд байгаа. Тэгээ би энийг яагаад хэлээд байгаа юм бэ гэхээр ямар ч агуу зохиолч байлаа гэсэн, ямар ч агуу хүн байлаа гэсэн тэрний ярьж байгаа, хэлж байгаа, бичиж байгаа юмд та нар минь шүүмжлэлтэй хандаж сурах ёстой юм аа. Энэ бол энэ сургуульд байхын бас нэг утга учир гэж би хэлэх гээд байгаа. Санал нийлэхгүй байж болно. Гэхдээ өөрийнхөө байр суурийг хамгаалж чаддаг, илэрхийлэх чадвартай байх шүүмжит сэтгэлгээ гэдэг юмыг бол эзэмших учиртай юм аа. Энэ шүүмжит сэтгэлгээ гэдэг бол өнөөдөр хамгийн чухал зүйл болчиход байгаа. Хэн нэгэн хүний үгийг даган баясаад намилцаад байхгүй өөрийн гэсэн бодолтой байна гэдэг бол маш их чухал шүү. Достоевскийн зохиолууд дотор бас нэг ойлголт байдаг. Эрхчлөө гэж ойлголт. Тэгээ энэ эрхчлөө гэдгийг бол зөвхөн улс төрийн хүрээнд
ойлгох эсвэл дураараа дургах маягаар ойлгох тухай биш л дээ. Энэ нэг сонин үг хэлсэн байт юм. Энэ эрхчлөө бол хүнд заяагдсан. Тэгээд тэр хүнд үүрүүлсэн хамгийн том ачаа юм а гэж. Хамгийн том ачаа юм а гэж. Тэгээ эндээс ямар санаа гараад ирж байна вэ гэхээр бид нар бол эрхчлөөний төлөө тэмцэн мэмцэн гэдэргээд яриад байдаг. Достоевский бол юу гэж хэлээд байгаа вэ гэхээр бол үгүй тэр эрхчлөө гэдэг чинь чи эхээс төрөхөд чинь хамт чамтай заяагдчихсан байдаг зүйлээ. Заяагдчихсан байдаг зүйл. Ил төрөлхийн өгөгдчихсэн байдаг зүйл. Гол нь энийг эдлэх тухай л асуудал юм. Тэр эрхчлөөгөө эдлэх тухай асуудал. Энэ эрхчлөөгөө эдэлж мэдэхгүй, чадахгүй тэгээ явсаар угаад энийг бусдад даатгачдаг. Тэгэхээр энэ эрхчлөө гэдэг ямыг хамт дагаж ирдэг хариуцлагаас зугтах биш. Энийг хүлээж авч энүүнтэй хамт ингээд цаашаа амьдралаа зохицуулаад явах нь бол маш их чухал байгаамаа. Ямар ч улсан тэр өөрөө сонголтыг би чинь хэн блэ? Би юу гэж бодох ёстой вэ гэсэн энэ сонголтоо хэн нэгэн хүнд даатгахгүй, хэн нэгэн хүнд ямар нэгэн юмд даатгахгүй байх нь бол юу юунаас чухал шүү. Хэрвээ чи даатгаал эхлэх юм бол чи өөрөөсөө урвж эхэлж байгаа. Чи өөрөө байхгүй болчихж байгаа. Хэрвээ чи даатгаал эхлэх юм бол чи бие даасан байдлаасаа татгалзаж байна гэсэн үг. Өөрийн бодлоосоо татгалзаж байна гэсэн үг. Тэгээд нөгөө манай Монголын нэг зүрэг байдаг шүү дээ. Хүний ирэхээр жаргагаар өөрөө ирэхээр зов гэдэг нэг үг байдаг тийм ээ. Тэрнийг харин эсэргээр нь болгоод өөрөө ирэхээр зовж байснаас яршиг болий. Хүний ирэхээр жаргая. Би хэн нэгэн хүний мэдлэлд ороод эсвэл хэн нэгэн одоо хүчний мэдлэлд ороод эсвэл хэн нэгэн үзэл бодлын одоо боол болоод хэн нэгэн намын боол болоод хэн нэгэн дарангуулагчийн боол болоод тэгтээ яг би өөрөө тэр жаргалтай амьдралыг нийтлэж явж ийгсэн. Ийм юм руу орж байгаа шүү гэдгийг бол энэ Достоевскийн зохиол дотор бол маш тод гаргаж өгсөн байгаа. Энэ тухай бол та нар тэр өхмөл газраас бичсэн тэмдэглэл гэж Письма из подполья гэж тэр зохиол дээр бол их сүрхий гарсан байгаа. Карамазовын гэдэг одоо манай Гомсрон сайтыг орчуулсан Карамазовын гэдэг нэг зохиол байгаа. Дээр үед бол энийг орчуулахдаа бол ах トゥ Карамазовын гэж орчуулдаг байсан. Сүүлийн үед бол зүгээр л Карамазовын гэдэг орчуулж байгаа. Дээрээс нь гимзэм гэсэн зохиол байна. Преступление наказание гэдэг зохиол байж байна. Усан тэнгүүд гэдэг гой зохиол байдаг. Уншсан уу та нар идиот гэдэг идиотууд гэдэг. Тэгээ чөтгөрүүд гэдэг бас нэг зохиол байж байгаа. Тэгээ энэ зохиолууд дээр саяны миний хэлээд байгаа сая чи өөрийнхөө хувь заяанд эзэн болохгүй бол тэр эрхчлөөг олдож байгаа тэр заяагдсан эрхчлөөг эдэлж чадахгүй байх юм бол чи хэн нэгэн хүнд л хувь заяагаа даатгадаг бол хэн нэгэн хүнд хувь заяагаа даатгана гэдэг бол явсаар байгаа чи өөрөө ямар нэгэн юмны боол болно. Тэгээд чи бол энд хорвоо дээр байх утга учир чинь байхгүй шүү гэсэн энэ санааг бол одоо их тод томрон хэлдэг юм аа. Тэгээ та нар гайхчихж магадгүй. Би ч одоо санхүү эдийн засгийн их сургуульд элсээ биздээ. Энд чи одоо нөгөө санхүү эдийн засаг, хууль, аялал жуулчлал, инженер мэдээлэл, тэгээ мэдээллийн технологи гэх мэтчлээ одоо нарийн ширийн юм заах хэрэгтэй байсан чи энэ нөхөр чи юун Достоевский уран зохиол яриад явчих ба гэж та нар бодож ээж магадгүй. Тэгэхдээ миний энэ та нарын тэгж бодож асуух нь бол гарцаагүй зөв. Миний ярьж байгаа зүйл бол сургалтын хөтөлбөрт чинь байхгүй. Би бол та нарыг сургалтын хөтөлбөр дээр чинь иймэрхүү юмнуудыг заана гэдэгт бол айгүй үргэлжлэж байна. Гэхдээ та нар энд 4 жил болно, 3 жил болно. Энэ хугацаанд иргэн болох бас нэг томоохон үүрэг байгаамаа. Монгол улсын иргэн болох, бүрэн хэмжээний иргэн болох. Та нарт бас нэг ногдож байгаа томоохон үүрэг бол юу юм бэ гэхээр сэхэтэн болж гарах хэрэгтэй юм та нарын чинь. 3 жил сурна. 4 жил сурна. Төгсөхдөө та нар үнэхээр сэхэтэн болоод гарахад. Сэхэтэн хүн гэдэг чинь ямар хүн юм бэ гэхээр бол тэр гоо сайхны мэдрэмжийн тухай асуудал байд. Юуны төрөө би олон зүйл л дээ сэхэтэн гэдгийг том ялдаг. Гэхдээ тэнд дотор гоо сайхны мэдрэмж гэж нэг зүйл байгаа. Тэгээд тэр сэхэтэн болж гарахын тулд гоо сайхны мэдрэмжтэй хүн болж гарахын тулд та нар энэ юмнуудыг бас мэдж байх учиртай маа тэр үндсэн нарийн мэргэжлийн үзхүүдээс гадна бас энийг үзэж явах хэрэгтэй. Үүнийд бол та нар гүн ухааны хичээлийг онцгой анхаарах хэрэгтэй. Утга зохиолыг онцгой анхаарах хэрэгтэй. Манайх бол утга зохиолын
маш мундаг түүхтэй сургууль, Монголын шилдэг яруу найрагч нар, зохиолч нар энэ сургуулийг төгсөж гарсан байдаг. Та нар хөгжим, симфони хөгжмүүд сонгодог бүтээлүүдийг аягүй сайн мэддэг байх ёстой. Та нар музей их сайн орж музейн үйл ажиллагаатай танилж тэнд тавигдсан байгаа юмнуудыг бол үзэж харж мэдэрдэг байх ёстой. Театраар их яваарай. Манай сайн мууч гэсэн бас их хөөрхөн театрууд байгаа. Дээрээс нь манай Монголын балет гэдэг бол бас л энэ Аз нухан талаадаа бол тэр байтугай дэлхийд гарч чад байгаа шүү дээ. Дэлхийд гарч чад байгаа. Манай балетын урлаг бол гайхамшигтай. За тэгээ байгалийн гоо сайхан гэж байж байна. Энийг бас та нар мэдрэх ёстой. Тэгээ энэ гоо сайхан, ялангуяа сэтгэлгээний гоо сайхан, энэ хорвоо ертөнцийг аварна гэдэг энэ Достоевскийн үгийг бас та нар санаж үүнийг эзэмшиж байж л ер нь би яах гэж хүн болж төрсөн юм. Амьдралын утга учир гэж юу юм бэ? Би ер нь яагаад энэ нэг мэрэгжлийг үзээд байгаа юм бэ гэдгийнхаа учир начрыг ойлгон шүү гэж хэлээд баярлалаа болёо.